За сайн уу миний ирээдүй минь. Ойлгосон уу? Чимээгүй. Тэгээд энэ бүгдийг улсын аюулгүй байдлын сайдын орлогч Кабулов сэдсэн гэж юу? Яг тийм. Богдан Захарович өөрөө. Тэр бас зөвлөлтийн гадаадад байгаа хөрөнгийг хариуцдаг. Чи сонирхолтой үлгэр ярьж байна да, Роман Львович. Нэг үгээр бол улсын аюулгүй байдлын генерал жинхэнэ гэмт хэрэгтнийг хөлсөлж нэг үнэт зүйл хулгайлуулах гэж байгаа юм байна. Тийм үү? Би чамайг зөв ойлгосон байна уу? Зөв ахмад, зөв. Энэ тэгээд зүгээр нэг үлгэр биш ээ. Тэгвэл би юу ч ойлгохгүй. Зүгээр шууд авчихж болох байтал яах гэж ингэж хөндрүүлж байгаа юм бэ? Жишээлбэл эзэнд нь хэрэг тулгаад тэр үнэт эдллийн хураагаад л болоо шүү дээ. Та нарын байнга хэрэгжүүлдэг арга би тайлбарлах хэрэггүй зү. Хэн эзэн нь бас үнэт эдл нь юу гэдэгт хамаг хэрэг оршиж байгаа. Тэгээд хэн эзэн нь юм? Энийг одоохондоо хэлэх боломжгүй. Сонирхолтой байна. Тэр өөрийн сүнсээ чөтгөрт худалдахад бэлэн байгаа бол тэгвэл тэр үнэт эдл нь юу юм бэ? Би ч өөр юм бодсон. Маргааш ихэд энэ хавьяас би бүхэл бүтэн машин олоод өгнө. Тэгж чадахгүй. Тэр цорын ганц. Өөр байхгүй. Баруун тэрний төлөө хагас саяг амлаж байгаа. Манай рубль биш. Бүр жинхэнэ фунт стерлинг. Манайхаар бол хэр их болж байна? Галзуу их мөнгөд. Ашхүт. Хаан үс юм бэ? Срёчка хаан байна? Бид нэг эмчд очсон юм л да. Тэгээд эмчлүүлээд удчихлаа. Харин Срёшкаг тэндээс авах хэрэгтэй байна. Гэхдээ чи завгүй. Мэдээж. Одоохон чи тавь одоохон. Эндээс холгүй Садоваягийн 5 дугаар байр. Садовая 5. Тий. Чи яа? Үнэт эдлийн эзний хаяг. Нэр юу? Полина гэртээ үлд. Юра. Гэртээ байж юу гэж би хэллээ. Star Media үзүүлж байна. Дөрөвдөд Эдвард Флёров, Николай Козак, Михаил Горевой, Елена Полякова, Михаил Павлик нар тоглолоо. Киноцохиолыг бичсэн Сергей Кузьминих, ерөнхий найруулагч Рустам Уразаев, Сергей Артемович, хөгжмийн зохиолч Александр Пантикин, гүйцэтгэх продюсер Андрей Анохин. Цагта. Срёчка. Одоох. Инки амьд. Амьд байна. Бурхны авралаар. Бурхандаа баярлалаа. Тэр хаан байна? Явчихсан. Хүргийг аваад явчихсан. Тэгээд надад буу тулгасан. Айсан уу? Завгүй дээ. Үгүй. Их биш. Тэр гэмт хэрэгтэн үү? Жинхэнэ үү? Гэмт хэрэгтэн Срёга. Гэмт хэрэгтэн жинхэнэ. Тамга тавигч газар байхгүй. Муу байна уу? Хэрвээ сайн гэвэл та итгэхгүй л биз дээ. Тэнд тусаалга байгаа.
Сонсооч. Роман Левович. Нэр манай Фартовын хожтой гэмтэрэгтний амьдрал дээр Фиолати Роман Сергеевич гэдэг юм шүү дээ. Чи хаанаас мэдэж байгаа юм? Би ч юм тэрний мэдээллийг өгөөгүй те. Би багаасаа л амархан таамагладаг байсан. Тэр хэзээ явсан бэ? 15 минут юм. Тэгэхээр хотод байгаа гэсэн. Аль бүгдэд нь зарлаад хайж олъё. Завгүй дээ. Тэр энд үлдэх хэрэггүй. Тэр одоо машинаар Москва явж байгаа. Тэгэхээр гүйцье. Чи энд энэ өвөтэй хамт ойж бай. Би удахгүй ээж нь явуулна. Тэр эмч бас цагдаагд удаад бүгдийг тэднэрт ярьж өгнө. Тохирсон. Ямар ч цагдаа хэрэггүй. Би чам дараа нь тайлбарлая. Эцэг минь. Ямар ч цагдаа хэрэггүй ш. Ойлгосноо? Ойлголоо. Сайн байна. Явъя. За боллоо. Та битгий санаа зовоорой. Тэр тэрнийг олно. Заавал олно. Тэгэх байхаагүй минь. Бурхан минь гэж. Чи яагаад сандраад байгаа? Тэр хаашаа шалдахгүй. Хаашаа шалдахгүй. Тэр биднийг мэдчих байх. Шон хинч явж болно штэ. Гэхдээ баг шүү дээ. Манай энэ хавьд бол харин тэр жинхэнэ чом санаатай. Замын цагдаагийнхан битгий зогсоогоос. Тэд шин зуршилтай болсон. Шүн зам дээр машин зогсоод бүгдийг шалгаж мөнгө хураадаг болсон доо. Чи тэгэл юу хүсэж байгаа юм? Цагдаа нарын цалин маш бага. Харин бүгд л идэхийг хүсэж байгаа. Цалин бага гэж юу? Би ингэж боддог. Цагдаагийн цалин бага бол ажилласаа гараад үйлдвэрт очиж ажиллана биз. Харин ажилд орсон бол хичээгээд ажиллах хэрэгтэй. Эсвэл тэд цагдаа биш. Зүгээр чоннод. Ойлгосонгүй. Тэр бас юу вэ? Алуу, зогсооч. Машин хүн алгаа эвдэрсэн болов уу? Эсвэл нэг юм мэдрээд зугтсан байх. Машиныг шалгах хэрэгтэй. Цэвэрхэн явчихж могоо чинь. Чи эргэн тойрныг шалгах. Би чамайг хамгаалъя. Гэхдээ бодлогоогоор битгий буудаарай. Тэгэхдээ над руу битгий буудчихаарай. Тэгэхгүй бол намайг баахан үхэлчих нь хэн дараа нэмчлэх юм. Хой, Рашпил. Чи яасан бэ? Хой. Ингээ хэрэггүй байсан да Якут. Чамайг над руу дайрах амаргүй гэж чаалаа хэлсэн л байх та. Тэрний үгэнд орохгүй яв да. Битгий айлгаад бай. Би айдгүй. За тэгээд хэрэн илүү айхаа үзэхүү дээ. Заалив. Тэги. За ингээд. Монош. Юу хараа? Буудаач. Буудаач. Бууд.
Тэнийг юм даа чи Якот. Тэн гэрэл өгөх байх. Чалид сайн үйлчлээрэ. Тэгвэл удаан амьдарч магадгүй. Би одоохондоо мэдэхгүй байна. Мэдэхгүй байна. Сонсооч. Якот. Бид ястай нийттэй байдалд орлоо доо. Байдлыг хүндрүүлээд яах юм? Залуучуудаа мэдчихвэл тэд бид нарыг шоолох болно шүү дээ. Мэддэхгүй. Гэхдээ Чарли мэдэх ёстой. Тийм болохоор явъя. Артови шууд генерал Кабулов руу очно гэж бодож байна уу? Харин наадханд чинь би их эргэлзэж байна. Яагаад? Габулов өөрийнхөө хүсснийг авсныхаа дараа тэрнийг шууд устгав. Тэрнийг шорондож хүртэл амьд үлдээх нь их аюултай. Артович гэсэн энийг ойлгож байгаа. Тэгэхээр аль болох хол, аль болох хурдан сугдахыг хичээнэ. Кабуловоос хэр хол байна тэр хэмжээгээр тэрнтэй таарах магадлал бага. Эсвэл эсрэгээрч юм уу? Аль болох хол гэж хаашаа? Тайгуу эсвэл хойд туйлуу? Ийм үнэт зүйлтэй юу? Үгүй л байх. Ямар ч тохиолдолд Вартовыг маш хурдан Москвагаас явах ёстой. Бүр Оросын төвөөс Сибирь эсвэл дунд Даз руу. Эсвэл хил даваад хөргийг зараад магадгүй Өмнөд Америкт үлдсэн амьдралаа өнгөрүүлж болно. Гэхдээ энэ тохиолдолд тэрэнд бадтай бичиг баримт хэрэгтэй. Тэрч тийм шүү. Тэгээд бас нэг бус. Гэхдээ тэр хаанаас авах уу гэдэг нь асуулт байна. Чи ява галзуур уу? Би ч өстой тэнийг юм да. Ёстой жинхэнэ тэнийг. Яна. Болдооч тий. Гэрэл хаагаад байна. Тэгэхээр цагцыг нэг цагийн өмнө олсон. Зөв үү? Нөхөр цагта яг тийм. Та энд юу хийж явсан юм? Бид хажууханд амьдардаг. Тэр харин биднээр харуулд юм л да. Тэтгэврийн хажуугаар нэмэгдэлгэх хүт. Гэн, Арда. Энд үнэт зүйлс хүнс байна. Би бүр үнийн тогтоож чадахгүй. Би ийм тоо мэдэхгүй. Эмээ минь. Энэ хаанхын агуулга гэдгийг мэдэх үү? Би ч мэдэхгүй л дээ. Гэхдээ тэрнийг хотын худалдааны газрын дарга бас өөрөө дуудсан. Миний Кэша чинь хотын худалдааны газар бараг 20 жил ажилласан шүү дээ. Тэндээс тэтгэврт гарсан. Ойлгомжтой. Манай удирдлагуудын ээлжит нууц газар. Энд энэс болж бидний цусыг ч их уух байх та. Үгүй. Манай тийм газар бүртгэлгүй байна. Өвөг өрөвдөж байна. Буу нэгэр хоосон байна. Тэр нь зэвсэг байсан уу? Байсан. Тэрэнд байсан. Вайс зэвсэг байсан уу? Байгаагүй. Тэгэхээр аваад явсан гэсэн үг. Харин аваад явсан бол удахгүй буудна гэсэн үг. Тэгэхээр бүх юм тийм ч муу биш гэсэн үг. Энэ ч үнэн шүү. Сайн увааха. Энд юу болсон юм? За тэгэхээр дээрэм аллагтай хамт. Алсан хүнээс бууг нь авсан. Гэн хэд удаа хутгасан байна? Нуруу нэг гэзрүү хэд удаа гэж ойлгож байна. За тэгэхээр ийм туршлагатай хулгайч биш байна. Зүгээр л чонондсор. Хүүхдүүд байсан бол та ойлгомжтой.
Манай хулгайчид бол алахгүй байсан. Тэр ч тийм шүү. Тэр нэг энэ бүх хүмүүс мэднэ. Яаж байгаа юм бол та? Хийм бата. Одоо би яах юм бэ? Моса юмнуудыг заавал одоорой та нар. Олоорой. Хөө. Энэ чинь одоо юу вэ? Үчи хартаа. Юу юм? Вайска. За, прокуратур иртэл энд байж угаарай. Гина надтай хамт яв. Хаашаа? Ваваха. Явж муу хүнийг барь. Юу болсон бэ? За. Тэний хүмүүс зориулж хууль бичдэггүй гэдэг хүний юм да. Бичсэн боловч тэд уншаагүй. Хэрвээ уншсан бол ойлгоогүй. Ойлгосон бол буруу. Ийм л. Юу гэж чаали? Бүх юм дүрмийн дагуу байсан. Бид дүрм зөрчөөгүй. Би ч харж л байна та. Харин надаас юу хүсэж байгаа юм? Ингэрт минь наалдаад уйлмаар байгаа мó? Харамсалтай нь би цамцаа өчигдөр угаалганд өгчихсөн. Болно Чарли. Бид бууж өгөөд ирлээ. Бид алдаа гаргасан. Ойлгож байгаа чинь ядаж сайн байна. Тэгэхээр бүх тархи чинь Вартовыг гэмтэгээгүй юм байна. Тэгээд болсон уу? Тэр яагаад биднийг алаагүй юм болоо? Юу гэж бодож байна? Чам тэгээд яагаад сонирхолтой байгаа юм? Яагаад гэвэл би ойлгохгүй байна. Фартови өгсөөрөө биш, толгойгоороо боддгоороо та нараас ялгаатай. Хэрвээ та нарыг алсан бол уулзалт дээр тэр нь хариуцлага тооцно. Харин ингэснээр тэрний зөв болно. Харин ч өршөөсөн байна. Тэр яах гэж ирснийг ядаж олж мэдвүү. Тэр харин тэр лам дээр очсон. тийм. Ямар лам дээр? Тэр нөгөө сүмд байдаг лам залбирал үлддэг. Ой тэр яах гэж тэрэн дээр очсон юм? Үргэлж юм байх юм та. Улсад баатруу тэрэгтэй байхад эмэгтэйчүүд тэнгүүдийг төрүүлэх юм та. Боллоо эндээс явцгаа. За явлаа. Ой гэхдээ чаали. Энэ талаар бусдад мэдэгдээд хэрэггүй байгаа. Явцгаа гэж байна. Ухаан муутнууд. Йой. Фартови яах гэж ирсэн юм болов? Гэхдээ надад хэрэгтэй ч юм уу? Хүнгүй байсан ч надад хэрэггүй. Хааш ирснийг эцээц тайлбарлаад өгөх юм уу? Одоо бичиг баримт хийдэг хүн. Энэ хүнээс Фартови бичиг баримт авч болно. Тэрний хуучин найз. Фартови энд байж магадгүй. Чи тэгэд яагаад дуугаад байсан юм? Чич алах юм да Роман Ливович. Би сүнсээ гартал айлаа штэ. Зүгээр дээ.
Чи залуу байна. Айгаад өгчихгүй байх. Тэгээд хүн байна уу юу? Хэн чалга. Хөөх. Хараач. Би даацтай байна шүү. Бидэнд хэрэгтэй хүн байна. Тэр одоо хэн болсон бэ? Карский, Ян Мойсевич. Одоохондоо үгүй. Би жаахан засвар хийх хэрэгтэй байна. Бартовыг бичиг баримт авах гэж хэзээ ирэх вэ? Нөгөөдөр. Тэр чамаас хэдийг загсан? 1. Муу байна. Санал нээж байна. Тэгэхээр тэр өөр газруудаар захиалга өгсөн байна. Хаана уулгаа та? Москвад л байх. Махарда гозир наад хүн чинь бичиг баримт хуурамчаар үлдсэн гэж 10 жил шорон суух гэж байхад бас их цан гаргаж гин. Би их цан гаргаагүй дарга би бодож. За бод. 10 минут бодорой. Дараа нь 10 жил бас бодорой. Юрка, цай тавьж. Миний хоолоо өглөөнөөс хойш гатаад байна. Хэлээч, Роман Львович. Вартав юу хийсэн болоод чи өөрөө тэрнийг хөөж байгаа юм бэ? Чамд ялгаа байна уу? Туслахыг хүсэж байна? Чи өөрөө намайг 10 жил сууна гэсэн шүү дээ. Суун та. Хэрвээ тусалбал Павливкрийн түүхтэй адил хөнгөрүүлнэ биз дээ. Тийм үү, Роман Львович? Нэг үгээр хэлвэл тэр маш үнэтэй зүйлийг хулгайлсан. Манай бүглүү газраас юу хулгайлж болох юмт? Энтхийн дарга нар өөрсдөө бүх юмыг хулгайлаад дуусаагүй юм. Тэгэхээр гонта. За. Чиний хэлж байгаагаар тэр юм чинь их үнэтэй бол Вартовой тэрнийг өөртөө байлгахгүй эрсдэлтэй. Зөв шүү. Нийслэлд туслах хүмүүс байгаа. Тэд чамд тусалж чадна. Гэхдээ өнөөдөр л шалгасан нь дээр. Хайг бичээд ав. Хэн бэ? Танд зөвгийн бал зарах гэсэн юм. Зөвгийн балаа. Нэрээ юу? Тэгвэл зөвгийн балны төрлийг нэрлэж чадах уу? Цэвэр цэцгийн. Цэвэр үү? Ромочка. Энэ нэрээ чи юу? Би Франц Симонович би байна. Гэхдээ ийм байх ёсгүй дээ. Би өөчлөлт гуйж байна. Би таныг Урд онголголтоо Франц Симонович. Тэгээд би Ленин шиг бусдаас илүү амьд гэдгийг мэдээрэй. Оо. Нэрээ чи байна? Намайг барьж үзмээр байна уу? Хөөх, бурхны нэрийн өмнөөс үгүй. Би өөрийн гартаа биш нүдэндээ илүү итгэдэг. Ромачка орл доо. Энд юм уу ваваха? Энд. Тэр асрамжийн газар их юм уу? Тийм ээ, яг мөн. За тэгэд явъя л да. Яагаад суугаад байна? Хэнийг ч сэрэх хэрэггүй. Тэр оройтож ирсэн. Тэгээд бас өөрийн өрөөрөө цонхоор орохгүй. Тэгэхээр тэр багш нараас нуугдах гэж газар байгаа гэсэн үг. Ойлгомжтой. Тэгвэл харин ч тэр газрыг олохын тулд бүгдийг сэрэх хэрэгтэй. Хэнийг ч сэрэх хэрэггүй. Тэр амбарыг харж байна. Тэр байх. Тэнд л манай залуу байгаа да. Залуу гэсэн үү? Залуу. Олег Ветрилов 16 настай. Нөгөө боксч нь үү? Яаж мэдсэн юм? Хэн нэг нь шивнсэн юм уу? Гаруулын гарт байсан ингэрийн тэмдгийг харав уу? Тэгэд Тэр тэмдгийг би өчигдөр Ветриловын ингэрт харсан. Ойлгосноо? Ойлголоо. Тэгвэл явах уу? Найл.
үнэхээр байна. Яг мөн сайхан амарч байна да. Хөөх, арх өмнөртөж байна. Тасарчихчтэй. Аль бос. Боксч минь. Эцсийн тохио тоглоом дууссан. Та нар хэм бэ? Асуултыг би тавина. Тэгэхээр чамд Динамогийн нийгэмлэгийн тэмдэг байсан уу? Байсан гэдгийг би өөрөө ч мэдэж байна. Асуулт тэр одоо хаана байна? Би санахгүй байна. Бос. Гараар та. Муу байна. Алив наад тархи ажилуул. Сан Түн чадах тийшээ нь баруун тийшээ алхвал зүхтаах гэж тооцно. Өсрүүл мөн адил. Би шууд буудна. Чи намайг ойлгосноо? Тайван. Би та нарт муу юм ийс юм уу? Тэнд учир нь олондоо явъя. Өвдөж байна. Явъя. Нууц эзэн нь хээ юм бэ? Надад одоо хэл. чи өөрөө харсан штэ. Тэр лам Үнэн үү? Роман Львович. за. Тэр эзэн нь биш. Зүгээр хамгаалагч. Юуны хамгаалагч? Тэр үнэт эдлэлийн айхамшиг бүтээгч, уйдгар гүнгийг арилгагч. Тэр 300-аас илүү настай. 1918 оноос хойш алдагдсан гэсэн бүртгэлтэй. Оросын гадаад сүмийнхэн тэрнийг буцааж өгвөл хагас сая фунт стерлинг амлсан байгаа. Бид нарт ямар хэрэгтэй юм? Өөрсдийнх нь багадаа юу? Тэр цорын ганц хүнд өвчнүүдийг эмчлэхэд тусалдаг гэсэн. Бүр эмчлэгдсэн албан ёсны баталгаанууд байдаг шүү. Тэгвэл тэр чиний генералыг шунлаас эмчлэх байх. Битгий ингээ ахмадаа. Ингээд чи бурханд итгэдэг юм биш үз? Нөхөр хурандаа. Элен цэмэгийн харин тэр хөрг бол ардын үнэт зүйл. Ойлгож байна уу? Ардын. Тэр түүх соёлын маш үнэт зүйл. Тэгээд 30 оны үед манай улсыг бүрэн тонсондоо муу сайн новшнууд удахгүй зөвхөн нэр нь үлдэх юм байна. Бурхан минь, сонирхолтой юм. Улсын аюулгүй байдлын хуранд коммунист хүзүүндээ элен цэмэгийн хэрэгсдэг. Бас бурхны хөргийн талаар санаа зовж үйдэг. Бид хаашаа явж байна та? Ингээд чи ардын дайснуудыг алсныхаа дараа бурханд залбирдаг юм биш үстэй? Би бол тагнуулч юура, гүйцэтгэгч биш. Гэхдээ манай Лубянкад нэг шийдвэр гүйцэтгэгч байдаг юм. Тэр алсан хүн болгоныхоо дараа сүм очиж алсан хүнийхээ төлөө лаасаадаг. Дарга нар хаашаа харж байдгийг? Тэвчдэг. Эсвэл шийдвэр гүйцэтгэх албан тушаалд орохын тулд хүмүүс жагсдаг гэж бодоо юу? Чи нэрээ бүр генералууд хүртэл айдаг. Ямар нууцлагдмал лам гэдгийг надад хэлсэнгүй. Юура чи бодоод үзэлдэ. Бүр генералууд айж байгаа бол чинийхээр тэр хэн байж болох вэ? Хамаатай юм уу? Багын найз. Хамтдаа Тбилисийн шашны сургууль сурч байсан. Хувьсгалын дараа лам улсаас явсан. Тэгээд 33 онд буцаж ирсэн. Эзэнтэй одоо болтол холбоотой байдаг эцгэх юм байна лээ. Тийм болохоор л айдаг. Үнэхээр сонин юм да. Яг зогсчих уу? Бодож байна. Энд юу удах юм бэ? Халуун дээр нь хайгуудаар шалгах хэрэгтэй. Хааранхтай тэрнийг барьж болзошгүй. Аль уу цаасаа өгдөө? Энэ бүхэн хэрэггүй. Яагаад? Чи эндхийн гэмт хэрэгтнүүдийг мэдэх үү? Хаанаас?
Өөрийн хоттой бол тийм, харин нийслэл бол миний хувьд харанхуй ойл гэсэн үг. Би ч гэсэн. Ялангуяа энэ миний чиглэл биш. Бидний зүгээр зайлгч гэж магадгүй. Тэн цагдаагийн ахмадыг бас улсын аюулгүй байдлын хурандааг гудамжныхын зүгээр хөөж чадах уу? Мөн хэлвэ. Яагаад үгүй гэж. Бид хоёрт баримтлах зөвшөөрөл байхгүй. Бас хамгаалалт чалга. Нэг үгээр бол дур мэдэн ажиллаж байна. Энээс гадна энэ хэргийн талаар олон хүнд мэдэгдэх хэрэггүй. Тэгээд юу санал болгож байна? Эндхийн гэмтрэхтнүүдийн талаар мэддэг мэрэгжилтийн хэрэгтэй. Чам тийм хүн байна уу? Би зөвхөн нэг л хүнийг мэднэ. За тэгвэл очих уу? Рома, чи энд байна уу? За тэгээд Франц Иванович дажгүй байна уу? Дажгүй юм байна. Бүр хэтэрхий гэж хэлмээр байна. Таныг хэр их мөнгө нэх болоо гэж ааж байна. Та битгий асуу. За би өөрөө хэлье. 50,000 Америк доллар. Өнөөдрийн ханшаар алтаарч өгч болно. Гэхдээ би гадаадын Оросын сүм надад амлснаас 10 дахин бага үн хэлснийг санаарай. Харамсал тань би Оросын сүм биш. Тэгээд ч хязээч гадаад руу очихгүй байхаа. Би зүгээр л ядуу хөгшин жүүд. Тэгэхээр та татгалзаж байна. Би тэгж хэлсэн үү? Ийм хэмжээний мөнгийг гэртээ хадгалах тэнэг биш шүү дээ. Санал нийлж байна. Гэхдээ надад цаг алга. Нэрээ та надад 2% бичиг баримт хийж өгөөрэй. Ромочка хоёулаа орой гэж тохиръя. Гайхалтай. Бүгдийг орой аваад ирээрэй. За тэгье. 10 цагт. Франц Иванович. Ромочка. Семен Франц Семенович ярьж байна. Би тантай яаралтай ярилцах хэрэгтэй байна. За онгоолгороо зоригтойхон өөрсдийнхэн байна. Зүүд биш гэж битгий найдаарай. Чи ч гэсэн зүүд биш үү? Би ч гэсэн зүүд биш Серега. Хэд болж байна? Харин наадах чинь буруу асуулт байна. Алив цааш л та. Уучлаарай. Ийм эрт яах гэж ирсгэсэн юм бэ? Аазтай юм аа. Унтаж явах юм. Алив, босс. Тэнийг юм. За тэгээд дайсныг олсон уу? Мэдээж. Витрило Олег 16 настай. Гэрээс нь барьсан уу? Асрамжийн газраас, амбаараас. Хэргийн дараа баярлаад гударчихсан бололт. Бүр орондоо ч орж чадаагүй.
Дээрэмцэн юмсыг олсон уу? Одоохондоо үгүй. Тэр юу гэж юм? Очоод сонсол доо. Дог хүүхний өрөөд ваавах тэр нэг байцааж байгаа. Очоод сонсноо. Тэгдэ. Айлэг минь тэ айлэг минь. Би чам тийм юмнуудтай би тийг уулзаад бай гэсэн байхаа. Сайн болохгүй гэж. За тэгээд хэнтэй хамт агуулгыг дээрэмдсэн тухайга ярида. Би ямар ч агуулгыг дээрэмдээгүй. Баатар гэж бодоо юу? Зүгээр. Ийм байтугай хүний учрыг олсон шүү. Над руу хар. Чи муу могооны зулцах яах гэж харуулыг алсан юм? Би ямар ч агуулга дээрэмдээгүй. Харуулагч ялаагүй. Энэ юу юм? Энэ тэгээд юу юм? Чиний тэмдэг үсттэй. Чиний энд чин зүйлдтэй байсан. Манайхаар талархлаа Чи гэж. тэр хөвчнийг хутгалсан. Эрс сүүл чи мөчтөн чиний ингрээс зулгаасан. Тэгээд энийг хүчтэй атгасан байсан. Хурдан яар. Хинтэй хамт байсан. Дээрэмсэн зүйл чинь хаана байна? Хурдан яар. Би юу ч мэдэхгүй. Юу ч ярихгүй. Алив нааш өгч бовооха. Хэлнэ чи. Хэлнэ. Муу могооны зулцах. Би чамд гоё мүзүүлнэ. Вовооха. Энтэй гена бит хоёр нэг цаг сайхан ярилцаадах. Орхион аатха Василий. Хүүхдэр бай. Саа туулахад оруулж. Тэрнтэй мөрдөгч нар ажиллана үз. Би өөрсдийн ажлаа хийсэн. Явцгаая. Би ерөөс ойлгохгүй Ром. Чи өөрөө яагаад гүгэд гам зүгээр л өөрсдөө хүмүүс ажиллуулна үз. Тэд маског зүгээр самнаад өгнө шүү дээ. Серёж чи сэрийг байгаа мó? Үгүй. Би чамд бүтэн цаг энэ хэргийг олон хүнд задруулж болохгүй гэж ярьлаа. Намайг Кабулов зүгээр дуусгана. Найта жамжаагүй байхад л аллагын газар очино. Харин дараа нь шийдвэр гүйцэтгэгч залбирал үйлдээд лаасаах үз. Чи хошигноод байна юу? Чи энэ тэнгийг баг сонс. Миний мотор асуудалтай байх шиг байна. Та нараа түлхээд ихтэй. Юу, тэр яагаад ингэ сандраад байгаа? Би тэр нэг юм байхыг хараагүй их утсан байна. Тийм үнцэнтэй бурхны хөрөг юм уу? Хаг сая фунт. Өг дээдсүүдийн өв хөрөнгө. Өг дээдсийг хөндлөх хэрэгтэй. Алив цаас өгөөч Ром. Ямар хаяг хамгийн ойрхон гэдгийг хараатгая. За тэгэхээр Плюшиха. Явцгаая. Хажууханд. Плюшийнхаа ойрхон явцгаая. Ойрхон бол асуудалгүй. Чи худлал яриад байна да, Франц минь. Нуугаад байна. Та яагаад тэгж бодвс юм аа? Хэлдэ. Хизээ гойх маань танд худлаа ярьж байсан юм бэ? Нууц үе байсан. Гэхдээ би танд хизээж худлаа ярьж байгаагүй. Тэр ч үнэн шүү. Гэхдээ чи юм ярихгүй байна. Нийтийн мөнгөнөөс их хэмжээний алт чамд хэрэгтэй гэх юм. Гэхдээ яагаад гэдгийг нь мэдмээр л байна шүү дээ. Ажил хэрэгт зориулнаа Сэма. Зөвхөн ажил хэрэгт. Тэгээд чи энэ хэдхэн сар болно. Бас анзаараарай. Сайн хүүтэй шүү. Тэгээд ямар хэрэгтэй? Таач, бич нэг л ижил ажилтай. Хулгайч. Битгий толгой эргүүлээд бай, Франц. Хулгайчийн дүрмийг баримтлагч юм дөө. Тэгэхээр ингээ. Чи одоо надад бүхнээ яар. Үгүй би чамайг энд зүсэж ихлээ шүү. Одоохондоо их биш. Чи надад үргэлж ийм юмд битгий оролцох гэдэг байсан. Яагаад гэвэл би худлаа ярьж чаддаггүй. Би яагаад чамайг сонсоогүй бол Толчхон тайлбарл битгий олон юм нуршаад бай. Яар. Одоохондоо чамайг сонсож байна. Өчигдөр Динамо ЦСКА хоёр хэрхэн тоглосон талаар мэдэхгүй биз? би спортыг анхаардаггүй шүү дээ.
За. Харин намайг хөршман татаж оруулсан төсөөлж байна. Ажлын дараа тэрнтэй хамт ганцны татаад сууж явахад тэр зөвхөн хөл бөмбөг бокс л яриадаг. Тэр үйлдвэр дээрээ өөрийн багаа дасгалжуулдаг. Харин би тэрэнд яаж өөрийн ажлын талаар ярих вэ дээ. Гэхдээ ядаж ингэж л харилцаа үүсэх юм да. Манай Петровод нэг хөвгүн бий. 17 настай. Эхэлж буй бокс чин ур чадвар ихтэй гэх юм. Чи өөрийн хөршлөө тэрний талаар хэл дуулахгүйс тэгэхгүй бол тэр залуу янз бүрийн юмнууд нээлээд байх юм. Асуудалд орох үед тэрний нэр үйлдвэрийн дэргэдэх сургуульд оруулж болно. Тэндээ боксдж байг. Мэдээж тэр хөвгүүнээ аваад тэрнийг харуулъя. Тохирлоо. Серега удаад байх чинь ээ. Явж яасныг харах уу? Хэрэггүй дээ. Тэр тэрний хүн байж болзошгүй. Тэгээд гэрэл зохиолохыг хүсэхгүй ч үж магадгүй. Тэр ч үнэн шүү. Хөөх, ярингууд шууд л Ашгүй дээ. Тэгээд яагаад дуугүй Тэр байгаа вэ? энд ирсэн байна. Бэлэн бичвэрээр даваад явсан гэнэ. Ойлгомжтой. Тэгээд тэр чамд яагаад шууд хэлээгүй юм? Яг тэгвэл би тэрнээс энэ талаар гуйгаагүй. За. Тэгэхээр бидэнд нэг л хаяг үлдлээ. Тэшээ явах хэрэггүй. яагаад Энтхийн хулгайч нар Фортовод хитрхи их таагүй хандаж байгаа гэж миний хүн хэлсэн. Тийм болохоор тэр нэр хүндтэй хүмүүстээр очихгүй гэж байна да. За да дууслаа та. Нэг л хүн үлдлээ. Сонсож гүрүүний чамд яагаад ийм тэнэг зуршил байдгийг бүх юмыг нуух. Угаасаа танаа жагсаалтанд тэр байхгүй байна. Серега Сонсож би одоо чамайг цохиж Нөхөр хуранда би тэрнийг хаанаас олохоо мэдэж байна. Марина төгөл явъя. гүрүүний болгоомжтой байгаарай. Так. Ээж, би өөрөө зогсож байна. Ээж, зогсож байна. Ой, Сэриничка, Сэрэж. Чи гэмтэг үз? Алуу. Зүгээр хонгор минь. Бүр минь. Чи гэмтэг үз? Үгүй бүгцөөсэй. Та харсан уу? Би зогсож байсан. Би зогсож чадчихсан. Би харсан хонгор минь харсан. Би бүр өөрийн нүдэндээ итгээгүй. Бурхан минь би өөрийн нүдэндээ итгэсэнгүй. Би тэгээд алхах байхдаа тээж мэдээж тэгэлгүй яах вэ? Тийм ээ, заавал тэгнэ. Би чамд амлаж байна хүү минь. Одоо Димитри эцэг минь суугач. За. Нэг л эмчилгээний дараа юу? За үгүй дээ, үгүй байх. 1-2 эмчилгээний дараа ийм сайжрал байдгүй юм. Эмчилгээний үр дүн дээр шүн тохиолдсон явдлаас үүссэн айдас нэмэр болсон байхаа. Хүүхэд айснасаа болоод ярьж чадхан болж мэрч муурдаг болдог. Харин дараа нь хэсэг хугацааны дараа нь хэл нь буцаад ирдэг. Тийм ээ, би ийм зүйл сонсож байсан. Эсвэл тэр тусалсан бах те. Хорон 3 дугаар анги төгсөв.